За тэгээ Crypto Bros өгшөөрөхтэй margin арилжаа хийсэн хүмүүс өчтөр ботаалсан. За Уманы Батмын хом тэр хүмүүсийн багц. Манай багц яасан бэ гэх юм бол гайгүй. VIX call option-тай байсан, hedge-тэй байсан. Өчтөр манай IONZ-ийн short position бас гайгүй. Алтны компани, мөнгөний компани ерөөсөө хөдлөөгүй. Өчтөр Трампт яагаад Нобелийн шагнал өгөөгүй юм бэ? Нэг тайвны. Яг гэх юм бол Обамад өгсөн штэ. Тэгээд Дональд Трамп ингэж бодсон байхаа. За надаа Нобелийн шагнал өгөхгүй бол би $180 сая гослаа. За яаж? Хэдүүлээ сонсцгоо. Ерөнхийдөө өчтөр яг юу болсон бэ? Ингээ харъя. Яагаад вэ гэх юм бол Дональд Трамп тэгээ гомдоод зах зээл ба крипто бүр удаа олгосон. Сонсцгоо. I know this that nobody in history has solved 8 wars in a period of 9 months. Манай түүхэнд 8 дайныг 9 сарын дотор зогсоосон хүүхэн нэгч байхгүй. Ганцхан Трамп. And I've stopped 8 wars. So that's never happened before. But they'll have to do what they do. Whatever they do is fine. Тэгээд Нобелийн шагналын хороо ямар шийдвэр гаргасан ч надаа ерөөсөө ёстой ямар ч хамаа байхгүй. Яг нөгөө эмхтэй унаас асуугаад л те. Чи зүгээр өгсөн. Тэ? Зүгээр. Зүгээр. Know this. I didn't do it for that. I did it because I saved a lot of lives. And that's the thing that bothers me so much about the Russia-Ukraine. 7,000 people are dying a week. Тэгээд би ерөөхдөө шагналын төлөө энэ бүх ажлуудыг ерөөсөө зүгээр хүн амтан нас бараад байгаа. Тэрийг би зогсоогоо тийм. Young soldiers are almost all sold. За тэгээ өчигдөр Путин юу гэж хэлсэн бэ гэх юм бол ер нь бол Дональд Трампт энэ шагналыг өгөх ёстой байсан юм аа. Тэ. Тэгээ Олимпийн хороо биш. Энэ Нобелийн шагналын хороо ямар ч нэр хүндтэй болсон юм. Тэ. Тэгээ ер нь тэгээд вряд ли кто-нибудь из вас или из ваших зрителей и слушателей будет вас. Ерөөдөө энэ сууж байгаа хүн болгон санал нийлэх байхаа. Дональд Трамп энэ шагналыг очих ёстой байсан. Вряд ли. Сейчас скажу, что я имею в виду. Были случаи, когда комитет присуждал Нобелевскую премию мира людям, которые для мира ничего не сделали. Тэгээд Олимпийн энэ Нобелийн шагналын хороо тэр шагналыг хожихсгүй байсан хүн зөндөө өгсөн шүү дээ. И на мой взгляд, этими решениями они нанесли огромный ущерб авторитету этой премии. За тэгээд хожихсгүй байсан хүмүүс баахан өгсөн болохоор тэр Нобелийн шагнал нэр хүндээ алдчихж байгаа. Ну, человек пришел, хороший, плохой, ему сразу там через месяц, через два, бум, за что? Да вообще ничего не сделал. Ну, разве так работают, это же заслуги за какие-то наши. Ну, и поэтому авторитет, мне кажется, он в значительной степени утрачен. Трамп энийг өөх ёстой байсан гэж одоо Путин хэлсэн чинь Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол баярлаа ерөнхийлөгч Путин. За тэгээд өчтөр энэ Нобелийн шагналын хороо мэдээлэл ерөнхийдөө аль биесээр зарласан. 2025 goes to a brave and committed champion of peace. To a woman. Ер нь бол Венесуэлагийн нэг иргэнд өгсөн энэ шагналыг. За Nobel Peace Prize winner Maria Corina Machado dedicates the award to Donald Trump. Шагналаа хожсныхаа дараа Maria Corina Machado юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ шагналаа би хэн зориулж байгаа юм бэ гэх юм бол Donald Trump зориулж байна. Гэхдээ Donald Trump өчтөр тэгээд энэ мэдээлэл зардарсныхаа дараа иймэрхүү зураг ахуулсан байна л та хаашаа ингээ харж байгаа ягаад ийм ураад байгаа юм бэ хинч мэдэхгүй. За нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдгийг, яаж өнгийг өөрчилдөг, яаж текст оруулдаг, яаж сабтайтл оруулдаг, яаж хэрэггүй юмыг хасдаг, яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг.
Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усүрээ контентээрээ дамжуулаад баг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгаараа миний онлайн боловсрал mentorship-ийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн байх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. Хэвлэл мэдээллийн хурал дээр тэгээд Donald Trump ийм юм ярьсан. The person who actually got the Nobel Prize called me. За энэ Нобелийн шагнал хожсон хүн над руу өнөөдөр ярьсан. And said I'm accepting this in honor of you because you. За тэгээд би энэ шагналыг хүлээж авч байгаа. Гэхдээ энийг хэн зориулж байгаа юм бэ гэх юм бол танд зориулж байгаа. Танд баярлалаа. Really deserved it. That a very nice thing to do. Өстө гой үг надад хэлсэн. Баярлалаа. I didn't say then give it to me though. Би гэхдээ юу хэлээгүй юм бэ гэх юм бол тэгвэл надад өгчлөө би хэлээгүй шүү. I think she might have. She was very nice. And I've been helping her along the way. They need. Би Венезуэла тэр юмхтэй тусалж байгаа. За, юу анзаарэгдэж байна гэх юм бол Donald Trump тэр инх тайвны шагналыг заавалж авмаар байгаа. Яагаад вэ гэх юм бол Обама авсан болохоор. Тэгээ та мэдгүй байх энэний тухай би маргааш контент хийдэг юм уу гэж бодож байна. Яагаад Donald Trump 2016 оны сонгуульд нэр дэвшсэн бэ гэх юм бол Обама мань хүнийг тултал нь хийсэн. Бүр шоолсон, царай алдуулсан. Тэ? Тэгээд Donald Trump юу хийсэн бэ гэх юм бол 2016, 15, 16 за Обама би чамд хариу барина гэл яасан. За Donald Trump гомдсон, бухимдсан. Тэр бухимдлаа хэн дээр гаргасан бэ гэх юм бол нэгдүгээрт хятадууд дээр гаргасан, хоёрдугаарт хөрөнгөний зах зээл дээр гаргасан, гуравдугаарт криптогийн зах зээл дээр бүр цөмийн зэвсэг шийдсэн. За тэгээ энэ хэвлэл мэдээллийн хурал бүгдээрээ дуусныхаа дараа Donald Trump Truth Social дээр ямар пост тавьсан бэ гэх юм бол бараг нэг шүлэг бичээд тавьсан. Бам. Тэ. Хятадууд юу хийж байна гэх юм бол тэ олон төрлийн улсууд руу өдөрдөгч нар руу захидал явуулж байгаа. Ямар захидал явуулж байгаа юм бэ гэх юм бол газрын хавар элементийн экспортыг хязгаарлаж байгаа. Зарим нь хязгаарлаж байгаа, зарим нь ерөөсөө экспортлогоо болж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол худалдааны дайны дараагийн шатл орж байгаа. Тэгээ Donald Trump өөр юу хэлж байна гэх юм бол өнгөрсөн 9 сарын хугацаанд хятадууд Америкчуудын харилцаа ерөөхдөө найрсаг байсан. Ши Жинпинг бит хоёрын харилцаа тэ найзын төвшөнд байсан хэрнээ хятадууд одоо юу хийж байна гэх юм бол газрын хавар элемент янз бүрийн соронзуудыг тэ автомашины үйлдвэрлэл пуужин зэвсэгтэр яалчгүй хэрэгтэй энэ дээр экспортын хориг тавьж байгаа. Тэгээд зах зээл дээр монопол авж байгаа. За хятадууд монопол авч болно. Гэхдээ бид нар хариу барина. Манад ч гэсэн монопол барих зөндөө юм байгаа. Онгоцны сэлбгээс ахуулаад тэ манай зах зээл хятадуудад маш хэрэгтэй. Тэгээд өөр юу гоншгонж байна гэвэл тэ дөнгөж сая би Палестин, Израиль, Газагийн дайныг зогсоосон өдөр хятадууд юу хийж байна гэх юм бол энэ өдөр надтай хамт тэмдэглэхгүй тэ худалдааны дайн дараагийн шатанд хүрэж байна. За тэгээ би хариу барьж эхэлнэ. Ерөнхийдөө экспортын хориг би бас тавьж чаднаа. Нэмээд хятадуудын экспортын бараа дээр би бас юу тавьж гинэ гэх юм бол 100% тариф татвар буцаагаад иргэн сэргээж гэж бодож байна. Тэгээ удахгүй Ши Жинпинг бит хоёр уулзах хэрэгтэй байсан бол одоо уулзах уу үгүй юу? Бараг уулзахгүй хаа гэсэн юм ярьж байна. За хэвлэл мэдээллийн Trump announces 100% tariff on China in response to rare earth controls. За энэ ерөнхийдөө энэ худалдааны дайн хилцэл эцсийн мөчлөө орж байгаа. Тэгээд хоёр тал юу хийж ийнэ гэх юм бол хөшүүргээ ашиглаж эхлэх гэж байна. Эсвэл тултал нь ерөөхдөө хөшүүргээ ашиглаж байна. За тэгээ өчтөр өнөөдөр өглөө баахан мим гарсан те. Би мастер шүү. Надаа хүм байгаа шүү гэсэн чинь Ши Жинпинг энэ хүзэр маань ерөөхдөө хаана хийцэн бэ гэх юм бол made in China шүү.
За тэгээд өчтөр зах зээл навс унсан нэг хэсэгтээ S&P 500 хэдүүлээ харах юм бол S&P 500 хаана байсан бэ гэх юм бол 6780 дээр байсан бол оргил цэг дээрээ 6640 руу унсан. За Nvidia, Microsoft, Apple, Google, Amazon, Tesla, Eli Lilly, Netflix, JP Morgan ерөөхдөө баг бүх хувьцаа ерөөхдөө уулан болсон. Тэгээ таад харж байгаа бол нэг 5%, 4%, 3% уналт бий болсон. Тэгээ миний нүур бүр улаарсан байгаа зү тэ энэ улаан өнгнөөсөө болж. За одоо бүр улаан болно харж байгаарай. Миний нүур лөө харж байгаарай. Бам. Энэ Bitcoin 5% унсан гэж энэ гэхдээ нэг хэсэгтээ бүр 20% унсан. За ямар амар уналт криптогийн зах зээл дээр болсон бэ гэх юм бол энэ бичлэгээс таадад үзүүлцгээе. За өчигдөр тэ ингээл 50 биткойныг 115 114 мянга дээр ингээл нааш цаашаа яваал байсан. За 114 мянга. За энэ хэдэн минутын бэ гэх юм бол та харж чинь те 17 7 14 17 17-гийн хооронд. За одоо унж эхэлж байна. Одоо энд хүмүүс ингээд жоохон дипийн худалдаа авч эхэлж байна те. $1,000 унчлаа. Oh my тэгээ энэ арилжаа хийжсэн хүмүүс бүр юу гэж бодсон бол те Jesus Christ гэж бодсон баха те $3,000 $4,000 за хүмүүс ингээд дипин авч чинь те за одоо дууссан уу за одоо жинхэнэ байлтан болж байна. Distribution болж эхэлж байна. Аваал зараал те dip buyers ерөөдөө боломж гэж хараал хүмүүс ерөөдөө хөшүүрхтээ ороод Okay, let's see. За энэ нэг томоохон resistance харагдаж байна те $110,000 дээр томоохон resistance. Энэ resistance үлдэх үлөө эсвэл бутрах үлөө? Ба $107,000 руу унчлаа. Ингээ болцсон. Болоог $104,000. За тэгэд ер нь таад харж байгаа юм бол нэг 7 минутын дотор юу болсон бэ гэх юм бол $114,000-аас $104,000 хүртэл ерөөхдөө унаад олон stop loss-ыг trigger хийгээд за ганцхан биткойн ерөөхдөө таад харж байгаа юм бол те нэлийн их уналт үзүүллээ. А биткойн ганцаараа юу гэх юм бол өгөө нөө altcoin-нууд нь бүр алуулсан таад харж байгаа юм бол хасах 12 хасах 30 хасах 20 хасах 20 хасах 25 хасах 30 хасах 40% уналтай бий болоод за тэгээ энэ хүмүүс зарим хүмүүс өөрийнхөө ингээд нөө email inbox-оо ингээд үзүүлж байгаа margin call юу юм бэ гэх юм бол хөшгөртэй хүмүүс ерөөдөө хамаг мөнгө алдчихж байгаа. За энд нэг залуу крипто арилжаа хийж гэн энэ бичлэг хийж байгаа юм бэ гэх юм бол найз охин хийж байна. Holy shit. Holy shit. Унаал. Shit. Are you shitting me? What happened? За энэ бол өмнөх оргилцэг bubble дээр хийгдсэн нэг бичлэг $50,000 хавцаа. Өчтөр яг хаасайг ерөөхдөө иймэрхүү юмнууд болж исэн. London, Dubai, Tokyo, Seoul, New York дэлхийд даяар тий. Shit. Fuck me. Shit. What the fuck? I don't fucking know. Fuck. Stop screaming. Stop. Yeah. Нэг хүн I lost all my money in SUI. $15,000. This industry is a scam. Goodbye forever. Өөрөөр та нэг төсөөлөл үзтэн криптогийн зах зээл дээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд өдөржингөө гадаа гарахгүй. Өдөржингөө хобби ерөөсөө хийхгүй. Зүгээр тэр чигтээ зүгээр альжаа хийсээр хагаад тэгээ $15,000 цуглуулаад тэгэл нэг өдөр
10 минутын хооронд тэ 14 сая доллар 975 мянга байхгүй. Тэгээд хэдвч надад хэдэн доллар үлж байгаа юм бэ гэхэмэл 4,000 доллар үлж байгаа юм бэ. Бурхан минь ээ, тэ. За. Тэгээ нэг сонирхолтой юм болсон. Тэгээ хүмүүс юу ярьж байна гэх юм бол энэ Трампын гэр бүлийн гишүүн энийг зохион байгуулсан. Трамп ямар твит гаргахыг мэдчихсэн болохоор тэгээд анх удаа ийм арилжаа хийдэг хүмүүс гэр бүлийн гишүүн, ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн болж байгаа байхгүй юу. За. Тэгээ энэ тэр хүн юу хийсэн бэ гэх юм бол та хэд нэг харж байна те. Энэ хэтвч дотор ойролцоогоор 30 сая доллар байршуулад хөшөөрөхтэй шорт арилжаа хийгээд за хэдийн ашиг хийсэн бэ гэх юм бол те уучлаарай 80 сая доллар хийсэн заяа. 80 сая доллар хийгээд 100 сая долларын ашигтай нэг хэтвч дотор. За нөгөө хэтвч дотор 80 сая долларын ашиг хийсэн. Амар гацтай. 190 орчим сая долларын ашиг хийгээд тэгээд 10 минутын арилжаа хийгээд тэгээд бүх мөнгө буцаагаад татаа гаргацсан. Withdrawal 10 million, 10 million, 10 million, 10 million. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 150 сая долларыг шууд татаа гаргасан. За тэгээ эндээ таарсан нэг бичлэг байна. Өчигдөр ерөнхийдөө криптогийн зах зээл дээр юу болсон бэ гэх юм бол товчхондоо энэ хамт харцгаая. За тэгээ Crypto Bros stop loss тэгээ хөшөөрөхтэй margin арилжаа хийсэн хүмүүс өчтөр ботаалсан. За уманы бадмын хум тэр хүмүүсийн багц. Манай багц яасан бэ гэх юм бол гайгүй. VIX call optionтай байсан, hedgeтэй байсан. Өчтөр манай IONZ-ийн short position бас гайгүй. Алтны компани, мөнгөний компани ерөөсөө хөдлөөгүй. Тэгээ манай багц бол no problem.